Сайн bayna world хухтудай. Өнөдөр бит севенер ангийн хөтөлбөрүн дагуу хөгжмийн земсек судлал сэдвийг санерхалтайгоор судлах болно. Хөгжмийн земскүтне хэн төрөлхтне соёлын салшгүй хэсэгюм. Тэднийг мэдэж ойлгохны хөгжмийн гэлээ гүнзгий мэдрэхэд тусална. Хөгжмийн земскүдийг судлахны хөгжмийг сансох соёлог танин мэдэх мөнөрөн бүтээлчсэд гэлгээг хөгжлөхэд чухалаж халбагдулдай. Хөгжмийн земскүдийг ихэвчлэн тэдний дугаарга харгаар хэдэн үнсэн ангелот хуваадах. Эхний ангелал бол цохиорт хөгжмийн земскүд. Эдгерин цохиор сегсрах урэх замаар дугаргадаг. Жишээлбэл бөмбөр, ксилофон. Бөмбөрний хэмнэл үскехэд харин ксилофонны аягаргахад ашыглахтак. Дарагин ангелал бол үлевер хөгжмийн земскүд. Эдгерин да төрх агарах улех замаар дугаргадаг. Үлевер земскүд нинсен хойор төрөлд хуваагддаг. Мадон үлевер гүүлэн үлевер земскүд. Флейт бол модон үлевер харин тромпет бол гүүлэн үлевер земскийн тод жишээнүүд юм. Одо чавхдаст хөгжмийн земскүд рүшилжье. Эдгер не чавхдасыг чичиргэнд аруулах замаар дугаргадаг. Чавхдаст земскүд нумт хил. Татлагат гитар, болон цохлор төгөлдөр хургеж ангелагдана. Хил бол нумт чавхдаст земсек, харин гитар татлагат чавхдаст земсек юм. Цахалган буюу клавишт хөгжмийн земскүтний орчныгийн хөгжмийн салбарт чухалбайр сур эзелдэг. Эдгер земскүтний цахалган баллон механик технологи хослулан ашыглаж, өрген хүрээний дуу чимек гаргадаг. Төгөлдөр хур синтезатор зерегн клавиш земскүдүн хамгийн алдартай жишээнүүд юм. Бид хөгжмийн земскүдүн үнсэн ангелал тэдгэрин жишээнүүдийг үзлээ. Бид цохиорт бөмбөр, үлевер флейт, чавхдаст хил, баллон клавиш төгөлдөр хур земскүдийг судалсан. Одо танар өрийн сонирхсон хөгжмийн земский сонгош цаашны гүнзгий судлары. Баярлалаа.